Өнөөдөр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний түүхт 100 жилийн ой тохиож байна. Бид Монголын төр зүтгсэн Монголын ардчлалыг өлгийдж авсан энэ хүний гавьяаг мартаж болохгүй. Тэр ч утгаараа засгийн газраас түүний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргаж ой тэмдэглэх ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Одоогоос 36 жилийн өмнө Монголд ардчилсан хувьсгал 50 замаар өрнөхөд түүний байр суурь хүчтэй нөлөөг үзүүлсэн. Тухайн үед хүч хэрэгдэж хэрхэвч болохгүй хэмээсэн түүний алдах төг өнөөдөр түүхийн баримт болон үлдээд байна. Бид цөөн монголчууд бие биенийхээ хамрыг цусдаж болохгүй гэсэн түүний өнгөрсөн түүхийн гэрч өнөө ба ирээдүй хойч үедээ захиж үлдээсэн гэрээс юма гэж би сандгаа. Түүний бид бүхэнд үндэсний эмгэлээс өөр чухал зүйл байхгүй. Эх оронч байна гэдэг бол хоосон тунхаглах биш, харин хийж байгаа ажилдаа эзэн болж үр дүн гаргахыг хэлнэ. Монгол улс эдийн засгийн хувьд бие даасан байж гэмээр жинхэнэ тусгаар тогтнол баталгаажна гэсэн түүний үгс өнөөдөр улам бүр үн цэнтэй болж байна. Монгол төр, Монгол улс, монголчууд бидний хувь заяа Батмөнх шиг ард түмэн эх орноо гэсэн хол ухаантай төрийн зүтгэлтнүүдийн ийм эх орончдын сэтгэл зүтгэл дээр тогтож ирсэн. Тийм болохоор түүхэн шийдвэрийн эзэн жинхэнэ төрийн хар хүн Жамбын Батмөнхийн байгуулсан гавьяаг бид хизээч мартаж болохгүй.